Зя сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таарыг юм хөзөр дэлгээлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоног те ерөнхий нь ямар хувь байх нь уу? За тэгэхээр ажил карьер хувийн харилцаас ямар хувь байх нь уу? За тэгэхээр тэрэн тохиолдуулж юм байна. Юу байна уу те? Энерги нь ямар хувийн талаар одоо үзэх болно. За 5 сар дундаа орцоо. Энэ тентхүү төгсөлт ийм баярууд болоод энэ тентхүү залуус, цэцэгвэрсэн залуус, цэцэгвэрсэн багш нар те их гоё тийм дүр зураг одоо энэ ойрын хэдэн жил хараагүй их гоё дүр зураг бол байна. Тэгэхээр бас хавар болж та бүхэн сайхан амьдралын сайхны мэдрээр бас жоохон гарч ороод одоо заавал гарч орох гэхээр тийм хүүхдийн зам бүтэм шоудч зүгээр л явах сайхан нэг хотын годмар алхах гоё штэ. Энд ч одоо бид нар чинь утаатайгаа зурж байгаа нэг цөөхөн нэг айтайхан орчинд бүрддэг штэ. Сайхан алхахгүй юу вэ гэж гоё юу байна. За 3 өдөр байна. Аль нүдэнд туссан сайхан сонгоорой. За 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 6 сава. За баяр хүргэе. Анда найзаа. За энэ 7 хоног бол ястай амжилт, ялалттай одоо их тийм бахархлын одоо 7 хоног бол байх юм гэж бодож байна. За 6 сав нүр юм бидгийг одоо учир зүгээ ингээ олцсон. Одоо ямар нэг юм сайхан ард нь гарцсан, ялцсан. Тэгээ хүмүүсээс ингээ хойноос нь манай хүн ингээ ялцсан тий. Ямар нэг гоё тийм амьдралын амжилтанд хүрсэн, юмд хүрсэн юм сайхан бүтлээ гэдэг одоо утгатай хөтөлөхгүй юу. Тэгэхээр энэ 7 хоног ерөнхийдөө за баг оюутан сурагч нь ч гэж магадгүй ямар нэг юмны сайхан эцсээр гаргацсан одоо сайхан үр дүндээ хүрчихсэн тэрнийгээ сайхан тэмдэглээд яад энэ ганц уу болно шүү дээ тийм үстэй гээ сайхан явчихсан хүмүүсээс ч гэсэн сайхан одоо тийм одоо урмын хүртсэн зөрөө хүмүүсээс ч гэсэн сайхан урмын өгөр урамшуулсан тийм сайхан эерэг 7 хоног бол болох юм байна гэж бол нэг гарч иж байгаа юм нөгөө талаас ер нь нэг та нэгдүгürt их гоё юм 7 хоног, хоёрдугаарт нэг юмны сайхан эхлэн 7 хоног. Яагаад гэвэл 6 сав нь өөрөө бас нэг юмны эхлэл бодохгүй юу. Нэг юм яллана гэдэг чинь одоо амьдралын дараагийн 2 дахь зүйл нь яах юм, 3 дахь нь яах юм те 4 дахь нь яах юм гэдэг нэгсэндээ амьдрал өөрөө тийм үүдийн явах шат штэ. Тэгвэл нэг гişгүр сайхан дэше гарна гэдэг чинь дараагийн боломжоор сайхан орох учраас энэ 7 хоногийг сайхан өнгөрөөхийн хаж өгрөөж одоо стрессэд тайлгыг хажуугаар цаашдаа би ер нь бас яаж амьдрал зөв юм яах юм гэдэг тийм одоо их тийм гоё эрмэн хүсэл эрмэлзэлтэй дайчин байдлаа аюу сайхан ороорой тэгэхэд бол бүр сайхан юм бол орж ирнэ одоо хит ер нь энэ үзэл сонссон удаа ингэж байна амьдрал сайхан болохоор баярлаад амьдрал фактлууд хямраад тэгээ жоохон нэг тийм бодох суух те төлөвлөх процесс жоохон бас бага бах магадлал байна шүү тэгэхээр нэг өдөр ганцхан өдөр хэдхэн цаг ер нь сууж агаад одоо ер нь яах вэ гэх үү те энэ маань ер нь ямар хөө давуу талтай энэ маань ямар хөө сул талтай гэж сайн бодож үзэхэд гэмгүй юм шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм тэгээ хамгийн сүүлд нь энийг нэг юм гэхгүй юу одоо тогтвортой ерөөхдөө бол энэ 7 хоног айхтар тийм савлуулах одоо мэдээж дажгүй хөгжил болох ч гэсэн айхтар тийм одоо муу талаасаа савлуулах үйл явдал харьцангуй гайгүй гинтл нэг юм нэг манай нэг хүн хүчлээ мөнгө гэлдэг шүү дээ. Тийм бол биш. Харьцангуй тэр талаасаа гайгүй 7 хоног бол байх юм шиг байна. Тэгээд би угаасаа мэдэж байна. Энэ 7 хоногт бол хангалттай энэ үсэг сонсон хүн бол одоо уух юм уу те ямар нэгэн баяр тэмдэглээд шоудах байх би угаасаа мэдэж байна. Бага уугаараа за бавуугаач явах үү те одоо илгээ мэдэрэл гэж одоо хэлээ л одоо. За харин одоо ажил хэрэг яадаг гэдэг тал дээр яах нь харцгаая. 2 сава. За нэгдүгээрт юу яана? Төрүүчтэй адилхан энэ бол ямарваа нэг гоё юм бас эхлээд хүрэхтэй дажгүй юм хөдөлгөөзөр ажил төрөл тал дээр бол мэдээж амжилттай байх юм байна. Болж байна. Нөгөө талаас одоо юу нэг өдрөхгүй юу? Баланс бөгөөд сонголтын хөзөр амьдрал дээр юу ягаарэ?
амьдрал дуусахгүй юм шиг бас нэг юмнаа хит баярлж хөөрцөж бас болохгүй шүү. Та яг үндэ нэг гоё юмны дөнгөж ихэн дээр нэг үсрээл дунд дээр явж байгаа шүү. Цаашаа танд бас туулах, давах юм зөндөө байгаа шүү. Та тэрийг бодож бас одоо ер нь ирээдүйд би энэ зүүн яг их хэвээр тийм энэ зүүн би яаж бас өөр одоо түнтэйхэн өнгөрөөх үү? Цаашдаа би яаж бусдаасаа арайд жоохон дээш явах талаар бодохгүй бол энэ хөтөр сонсон хүн та яг нь дайчны хувьд бол дайч гэхдээ холын юм харахгүй болохоор нэг л их тийм хашаанда байгаа бух шиг одоо бухал хашаараа оруулаа явдаг шүү дээ. Тэрээс хашаасаа гарахад даалждаггүй шүү дээ. Яг тэр шиг та бас байгаад байгаа юм шүү. Ер нь жоохон тийм амбицтай байж юм хүмүүс сайн одоо хайвал аюу тийм сайн юм биш үү гэх хөтөрөнд нэг гарч ирж байгаа юм аа. Хоёр сава ажил төрөл яадаг гэдэг юмнэр таас нэг юм партнертэй болох байхаа хүн танд ингээд туслая гэсэн энийг ингээд болох юм аа гэсэн тийм тэр талаас нь танд зөвлөдөг тийм найз нөхдөд бас одоо болох. Эсвэл одоо тийм хүмүүстэй ер нь хүмүүсийг өөртөө хайж жоохон идэвхтэй амьдрал руу өөрийгөө бас байнга оруулаач гэдэг зүйл бодъё. Яагаад гэвэл энэ хөтөр сонсон хүн та одоо яг одоо ерөөсөл үнэхээр тайван байж болохгүй. Мэдээж энэ 7 хоног гоё байна. Гэхдээ энэ 7 хоног чинь дуусна. Дараагийн 7 хоног эхэлнэ. Тэр болгон та ер нь жоохон бэлдэж юм хийж одоо энэ нэг юм тогтвортой сайхан цагийг ашиглах нь аюу зөв юм шүү гэдэг үзрэд гарч иж байгаа юм аа. Тэгээд одоо басны зөвлөлд 2 саваа. Ер нь та энэ 7 хоног төлөвлөлт мөлөлтийг хийхээс гадна зарим ажил төрлийн юм яадаг гэдэг юм дээр бол шийдвэрүүд гарах байхаа. Тэгэхгүй бол энэ үсэл сонгосон хүн та хоёрын хооронд юм дээр бол яваад байна. Хослуулж явна гэдэг бол чаддаг хүндээ л чаддیں۔ Та харин жоохон бас чадахгүй байна уу да тий. Чадахгүй байх магадлал бас байгаа юм биш үү гэдэг хөзөр бол энэ дээр гарч иж байна. Зөөр юу ямаар байна? Одоо үгний өөрөө тэр тал дээрээ нэг талтаа ер нь юм хийж нэг талтаа яг бүх бооцоогоо тавьж явах тал дээр энэ 7 оноос ер нь эхлүүл айгүй чухал юм шүү гэдэг хөзрөнд гарч байна. За харин хосын эндрэл хайрд бол содон тал дээр яах нь дээд гэгэнтэн. Ваа яа. За юу яана? Энэ 7 хоногт хостой танилцах уу, хостой амьдрах уу яах их гэдгээ за ястай надаас өштэй зүүн сувгаас асуунаа. Ууг нь өдөр сонгосон хүн та за хардаа нэгт савааны хөдөр боллон юу гэж 2 сав гарсан шүү дээ. Сава бол угаасаа тийм зүүн сувгийн хөдөр байхгүй юу? За тэрэн дээр тэгээд зүүн сувгийн дээр гэгээд орж ирэхээр энэ 7 хоног таны угаасаа хүнийг таних одоо өөр тэр зүүн сувгийн нэлээ өндөр түвшинд одоо байх. Тийм учраас ямарваа нэг хүнтэй танилцах эсвэл хүнийг хараад шууд за энэ хүн харваас худалж эсвэл харваас л өөрч харваас хөхмсэг гэд бараг дүгнээд бараг явчих байх. Тэрэндээ яг тохирсон үйл хийхгүй бол одоо чи бол новш гэхдээ гоё новш гэх тэгээд дараа чинь хэдэн сар тийм жоо токсик харилцаанд орох магадлал яг үндэ байгаа заа юу. Нөгөө талаас хувь тавилангаас юм жоохон орж ирэх байхаа. Гинт нэг юм хуучны X тэгээд таардаг ч юм уу. Эсвэл гинт нэг хүнтэй сайхан танилцах татмасдаг ч юм уу те. Эсвэл гинтийн ингээд хизээ ирсэн гэвэл энэ бол яалчгүй санамсаргүй хөвгүүлж явдлаа бол биш. Яалчгүй тавтай уулзрахгүй явдал мөн гэсэн үг. Тэгэхээр амьд хувь тавилан айгүй санамсаргүй хэрнээ аюу гинтийн ихтэй гоё юмны эхлэл болж очирдог учраас магадгүй энэ 7 хоногт эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ аль аль нь та бүхэн гинтийн байдлаар шинэ хүнтэй танилцах эсвэл гинтийн байдлаар одоо найз нөхдөд гэсэн хүнтэйгээ гид огцонтой дотносоо санамсгүй үнэлцдэг ч юм болох ч юм уу. Эсвэл гинтийн байдлаар одоо ер нь дургу өнөөсөө ер нь л зааз ер нь политик ордог ч юм уу. Ер нь гинтийн үйл явдал нэлээ их болох байх. Гэхдээ энийг бол тийм сансуу гэж бол бодоод хэрэггүй юм а гэдэг үзрэнд гарч ир байгаа юм. Тэгээ юу яа? Хамгийн гол нь аюу тийм толгой сайтай хөгшин хүмүүсээс хөгшин сэтгэлтэй хүмүүсээс өөрийн хосын амьдрал яадаг гэдэг нь сайн ярилц. Энэ үсрэг сонсон хүн та юу яагаад тань? Та өөрөө яг хамгийн юм хараад болгон бүтээн гэдэг. Үгүй харин тэр тусмаа та хосын амьдрал хүний таних тал дээр хүмүүстэй ярилцаж учир зүрх олддог юм байна. Тэгэхгүй бол яг өөрөө явчихаар яг ууг нь бол зөвтөр гэх юм уу?
нэг ийм 60% зөв 40% буруу шийдвэр гаргаад тэгээд 40% баг багаар жарлуу орчоод фактлууд байх магадлал бол байдаг юм байна. Тэгэхээр битгий юу яагаад өөрөө шийдвэр гаргаарай. Харин хүмүүстэй ярилцаад яах вэ хүү те яадгүй идгүй явбал аюу дээр юм шүү гэдэг үзрэн дээр гарч байгаа юм аа. За ерөнхийдөө ийм байна. Одоо харин гаргалгын нэрвэрсэн буюу энэ 7 хоногт танд ямар хуу боломж болцоо юу вэ? Тэр талаас одоо хэдүүлээ харцгаая. За 4 ном. Яалтчгүй бурхан багш нэг хүний хайд нэг юу нэг эхнэрээсээ би виз авна гэдэг шиг юм юу өгдөм шиг хай. За яах вэ? Хөслөөрөө шавуудаа гэд. Яг тийм бол одоо өдөр гарч иж 4 ном хардаа. Одоо ингээд сайхан юу яж шít ууж идий те сайхан галт тойрон газрыг товтортол бүжиглэлээ гэдэг үл найрлаа гэдэг үл тэр рүү орж байна. Ялчгүй энэ 7 хоног бол аз жаргалын 7 хоног. Уус ерөөхдөө нэг ийм парти шоу гэхээр л бас аз жаргал яадаг гэдэг юм бол орно штэ. Энэ талаас ч гэсэн таныг бол тэр тал дээр их гоё юм аа те өөрийгөө зүгээр сайхан амьдралын сайхан яг бид нар найз нөхдөд бас сайхан байхын сайхан мэдэр хүмүүстэй бас гоё байхыг мэдрээ. Тэгэхгүй бол бас энэ зүрх сонсон хүнтэй арай л их тийм жоохон гүрийгээд байна уу гэдэг юм бол гарч ирээд байна. Ийм байгаа юм. Юу ягаарай. 4 савааны нэг давуу тал нь хормын үзэр. Тийм учраас магадгүй энэ 7 хоног тань руу тийм янз бүрийн хосын одоо гарч ороо гоё явж явах үед ястай хосын байт юм уу тэртлийн хүнтэй бол одоо улчрах магадлал бол байгаа шүү заяа. Юмий гэж мэдхөө бас гадуур дор гоё гарч ороо юм тэмдэглэнэ гэж байгаа бол бас жоохон цэгцтэй уухгүй бол тэгэхгүй бол юм үзээгүй амт шиг нэг одоо ингээд баруун зууг туслаад уугаад байвал те. Тэгээд нэг мэдсэн чамай нэг хөөхөн залгаж юм нэг хөөхөн охин тэгээд харцаа тоочглсон байвал бас оногооны болно. Тэгэхээр тэр тал дээр ер нь бас танагтайхан шиг уугаад бас нэг хүн танилцсандаа гэж бодож рах гэмгүй юм а гэдэг үзэрэнд гарч ирж байна. За юу. За харин хоёр дахь үзэр нэг сум. За яалтчгүй амьдралын нэгэн шин цикл бол энэ 7 хоногоос эхэлж байгаа юм. Гэхдээ их гоё тийм аз жаргалын юм эхэлж байна. Нөгөө талаас юу гэдгийг нэг саваа буюу одоо нэг сум бол юу гэдэх вэ? Тодорхой байлгаач. Бас нэг тийм гоё урам зортой юм руу нэг үсэн дараад эцсийн үзэх юмний эхлэл рүү сайхан орооч. Хит тийм ерөнхий байж болохгүй. Угаасаа аюу гоё тийм юу өгч байна. Одоо юу гэдгийг сургуулаа сураа байж гэтэл амар тийм MCS ч юм уу те одоо ажиллаач гэдэг ажил төрөл тэгээд бас сургууль хаяхаас л аргагүй үстэй. Гэдэг шиг нэг юм хоёрын хооронд тийм аль аль нь тийм дажгүй сонголт өөрж орж ирэх байх. Эндээс аль нэг гайгүйг нь ерөн сонгосон дээр юм а гэдэг бол таныг бол нэлээд оруулах байхаа заа юу. Тийм учраас битгий юу яараа. Одоо юу гэдгийг намайг энэ хүмүүс ингэх болоо яадаг болоо гэдэг рүүч битгий бод ямарваа нэг шийдвэрийг зөрөгтэй гарга. Угаасаа эр хүн зөрөгтэй бол чонж цагална. Одоо эм хүн зөрөгтэй бол юу ч цаасаар галах гэдэг даа. Гэдэг шиг бол байна. За 3 дахь үзэр 3 аяга аз жаргал. Яалтчгүй та энэ 7 хоногийг бол хүмүүстэй тийм гарч орж нөхрөлж одоо бас зарим хүмүүстэй танилцж эсвэл хуучны хүмүүстэй уулзаж заавал нэг юм хос байх шаардлагагүй шүү дээ. Ээж автаач гэсэн гой сууж болно шүү дээ. Нэг гадуур дотор гараа хоол идээд яаж хийж болно. Яг тэрэндээ тийм зориулуулын үйл аюу тийм дээр юм байна. Одоо 3 аяга гэдэг бол хурим найрын хөтзөр. Нэгдүгээр одоо юу гэдгийг заавал найрлна гэхээр эсрэг хүсний хүнтэй ч юм уу дотносгоо хүнтэй биш. Ер нь тийм гэр бүлийн аз жаргал, найз нөхдийн аз жаргал, хамт олонны аз жаргал ганцаараа зөжигч болохгүй. Бараг л найзууч нэг юм хар баг маг зүүж байгаа л гинт өөрөө ч хулгайлж аваад тэгэл нэг толгойч шууд углаа толгойгоо шууд авсан чинь л бааранд сууж ивэл гэдэг шиг л байх магадлал байгаа шүү. Тийм болохоор одоо юу гэдгийг ямар нэгэн тийм гарч ир эсвэл тоглолт чав үзье те гоё бай гэсэн үед зүгсаахан гоё байчих. Угаасаа амьдрал гоё байлах үсээ гоё байлах үс үед бас гоё байлгахчгүй. Бараг тэр үзлэг минь байвч гэдэг ямар ч гэдэг гарч ижил таарна. Тийм учраас амьдралын сайхныг 97 онд бол аягүй сайхан мэдэр зүүн совингоор юм сайхан дагаах хэрэгтэй шүү гэж бол гарч иж байгаа юм аа. За эхний товчхон дүүрэхэд бол энэ 7 хоног бол амжилт Аз бүтээлийн 7 хоног бөгөөд энэ амжилтуудыг сайхан тэмдэглэх нь бол зөв. Нөгөө талаас шинэ хүн хуучин хүн амжилт орж ирэх магадлал байгаа. Гэхдээ бас 7 хоногийн нэг өдөр ч юм уу те ганц зөөр төлөвлөх одоо шинэ урам зоригийн төлөвлөлтийн 7 хоног болох гэсэн бол зөв. Зүүн совиндоо бол хосын амьдрал хүмүүстэй харилцах сайхан найдаж яв. Амьдралын сайхныг бол энэ 7 хоног мэдэрнэ гэж бол гарч иж байна.
За энэ 7 хоногт сахиусан тэнгэрүүдэнд юу зөвлөсөн байна? Харцгаая. Одоо юу гэдгийг миний ингээд биенд байхад те одоо аюулгүй. Яалчгүй та жоохон нэг энэ 7 одоо ер нь амьдрал жоохон юм хашир байгаад байна. Ер нь манайх нэг жоохон баллаа шүү дээ. Тэгээд нэг хүүхдийг ч хүртэл хэллам гэл нэг хүүхдийг зөвхөрхөн хөшөөд багаас нь царим өдөө гээл. За тэгэл одоо юу гэдгийг өөр бас нэг юм болж тэгэл хэлэн болчихно гээл одоо нэг хүн ажиглаа инээж болдгоо шүү дээ. Монгол хүн инээ ихээр тэгэл нэг юм айц трама бүр багаас нь зулгацсан ингээд ойлгох өдрийн хүүхдийн одоо гошны гурдуудаар муулснаа ингээд. Тэгээ бүр нэг багаас нь бид тийм жоохон тийм трааматай ядаргаат болгоцсон бүр. Одоо энэс тийм байхгүй. Зүгээр айхгүй зүгээр амьдралын сайхан мэдээж гоё явна гэл гоё явах юм чинь гоё явна гэл сайхан юм хий. Тэгэхэд бол амьдрал хамгийн сайнаар явна заяа. Битгий юмнасаа битгий юмд яана гэж битгий бод бүх юм зүгээр байгаа. Асуудал ямар ч байхгүй заяа. За харин энэ талаа таны энер ямар хувах нь одоо харцгаая. Ой. Нэг сава яалтчгүй гоё байна. Яалтчгүй давгүй байна. Одоо нэг сав бол өөрөө одоо эрч хүчний хөтөр яалтчгүй энэ 7 хоног бол таны одоо амьдралын бол эрч хүчтэй, давуу талтай тий гоё байлгыг гэдэг нь бол таныг бол үнэхээр сайхан оруулж бол байна заяа. Харин та энэ энерги сайхан ашиглаад аюу тийм амьдралын сайхан энийг өдөрсөн. Хоёрдугаар эрч хүчтэй хамгийн сайхан бус бүтээсэн. Гуравдугаар хүмүүстэй сайхан харьж өөрийгөө тийм бас дажгүй шүү гэдгийг илэрхийлсэн. Тийм байвал аюу сайн юм шүү гэдэг өдөр энэ дээр гарч иж байна. За ингээд одоо эхний өдөр маань дуусла. Өдөр дээр итэн таалагдсан лайк дараар шеэрээр subscribe дараар маш баярлалаа. Мөн одоо гүлгэний утган дээр юу хийхийг хүсэж ямар суртахтай байна. Юу нөлөө тэмцэдэг биш өөрөө тэр нөлөө сайхан манифест хийгээд залбирлуулъя гэж болно. Тэгээд та бүхэн хэрвээ та өдөр үзүүлэх асуух юм байвал юу ягараа Facebook, Instagram сайн холбогдоорой. Description болж байгаа. Мөн ингээд байнгын стресс төвхтөр ингээд тавьшилт процесс бол та бүхэнд энерги зэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаж 10 сарын төслийг гаргаж аюу сайн тавьшилт гой болоо гарч байгаа шүү заяа. За тэгээ хамгийн сүүлд нэг юм хэллээ. Амьдралд жаргах үедээ сайхан жарга. Угаасаа хийх юм дараа зөндөө гарч ирнэ. Бас хатуужгүйж гарч ирнэ. Тийм учраас битгий ингэж яагаад муу юм болох вэ? Битгий юм бод угаасаа муу юм болохгүй зүгээр л сайхан бай заяа. За одоо ингээд 2 дахь өдөрлөгөө орцгоё. За 2 дахь өдөр маань ой жууч. 7 аяг. Сонирхолтой өдөр шүү энэ ч бас. За өдөр дээр юм байт юм аа. Одоо энэ 7 байгаа цаг бол яг үндэ байхгүй. Зүгээр хүний мөрөөдөж байгаа. Ингээд 7 цагтай ямар вэ гэдэг. Нэг талаасаа бол та энэ 7 хоногийг нэлээд юм хүм бодож төлөвлөсөн бас ингүүл гоё тэгвэл гоё гэж өнгөрөх байх. Одоо амьдралаас зорилгоо хайсан би ер нь яах гэж ирсэн миний амьдралын зорилго юу миний энерги юу юм те одоо юу гэдгийг баяртай цагны оронд баяртай кофе байж болох болов гэж боддог ч юм уу яадгийн нэгсэндээ нэг талаасаа бол үр дүнтэй юм шиг хэрнээ нөгөө талаасаа жоохон хэрэгтэй хэрэггүй бодлоо жоохон одоо бодоод тэгээ яг жоохон шийдэл гаргахгүйгээр одоо яг чухал юм хийхээ орнолыг тийм бодолд автсан 7 хоног бол бас байх магадлал байна шүү гэж гарч ирээд байгаа юм. 7 аяг чи өөрөө юу ихгүй юу? Ууг нь бол одоо зөөр ашиглал юу яадаг? Амьдралын зорилгоо хайх, яг яах гэж юм хийж байгаа хайх те аюул тийм их зүйл боддол зүйл юм. Гэхдээ юу ядгүй? Одоо зарим зүйлсийг та буруугаар дүгнэх, зарим зүйлсийг буруугаар ойлгох. Эсвэл буруугаар ойлгосон тэр чигтээ яваад өнгөрчих юм уу? Нэгсэндээ аяг бол мэдрэмжийн үзэр. За тэгвэл 7 аяг гэхээр та одоо юмыг буруугаар хүлээж авах, буруугаар ерөөд ойлгоод тэр чигтээ яваад өгч гэдэг юм уу? Одоо юу яа л да? Одоо нэг хүн ажил дээрээ те юу ч болно өстэй халуун устай халуун ус байна гэж бодоод ус гэсэн чинь хөт ус гараад ирвэл бас л нэг юм буруу болгосон ус байна гэсэн. Нэгсэндээ алтлаа гэдэг. Яг тэрэн шиг гэхдээ арай жоо том аягаар. Нэг бол та жоохон хүмүүст хууртагдах гэдэг. Нэгсгүй бол та өөрөө хэмийг буруугаар ойлгоод эсвэл буруугаар дүгнээд шууд хэмийг амар эргэрч байдаг ч юм уу. Шууд хэмийг сөрөөр хардаг ч юм уу те. Тэгээ пакталж явах магадлал бол бас байна. Тийм учраас юу ягаарэ
одоо энэ 7 хоног амар хашир бөгөөд бүх юм хар цагаан биш амьдралд олон өнгөтэй гэдгийгсээ ойлгож юмыг хийвэл айгүй дээр шүү гэдгийг хүмүүс хэлж байгаа юм. Тэгээд дээр нь үйлдэл айгүй сайн хий. Энэ хөтөр сонсон хүн та заримдаа юм төлөвлөж ийн эсвэл одоо зүгээр л таг мөрөдөө суучих магадлалууд бол бас жоохон байгаад байна. Болохгүй. Харин бүр тэрцэн маань юм хийгээд одоо бас жоохон үйлдэл хийгээд явах хэрэгтэй. Гэхдээ балансыг харуулах хэрэгтэй. Одоо юу яах вэ? Одоо үгүй яг нэг юм сайн сонгоод яг батараанд нь сайн сонгоод тэрийгээ сайн хий. Аахгүй бол нөө цэцэгцийн дунд төрсэн ирвэхээс сүлд нь өсөж өглөө гэдэг юм болж байгаа юм байдгийн шүү. 3-4 цэцэгс аль нь гоё гэж бодсоор байгаа тэр сүлд нь өсөж явждаг. Байх магадлал энэ дээр жоохон гарч ирээд тийм учраас сайн бодож үзээрэй гэж хэлж байгаа. За ажил төрөл тал дээр харин яах нь болж ш 4 сава. Юу яах байхаа? Ажил төрөл талын хувь дээр бол та харин айтайхан юм хийгээд бас аваа ажил төрөл юм сайхан бүтээд тэрнийч сайхан одоо баярлсан. Нэг талаас бол ажил төрөл мөнгө санхүү тал дээр бол тогтвортой бөгөөд эерэг 7 хоног бол байх юм байна. За тэгээд зүгээр нэг тогтвортойгоос гадна та ингээд хүмүүсийг сайхан танилцсан хүмүүсгүй бол амьдч аягүй дажгүй хүмүүс ингээ орж ир тэрнээс сайхан юм болгоё бүтээгээд бас орж ирдэг ч юм уу те. Тэгээд их тийм хүмүүстэй харилцаж ажил төрөл бүтээсэн өөрөө марч биш хүмүүсээр ярилцсан эсвэл ямар нэг тийм гэрээ хилцээр гэхдээ танид илүү тийм ашигтай юм хийсэн эсвэл танд гоё тийм санал орж ирсэн тийм 7 хоног бол байх боловч бол гарч иж байна. Нэг зүйл байгаа шүү. Танд 2 сонголт байгаа. Нэг бол та гэртээ юм эсвэл хаан ч гэдэг нэг ямар нэг газар таг мөрөөдөлтөй автаа суух. Эсвэл жоохон гараад тэр мөрөөдөл бодвол оруулах. Яг мэдээж энэ 7 тодорхой үр дүн гаргаж ирсэн илүү их үр дүн гаргамаар байгаа бол аль болох цэгцтэй мөрөөд тийм цаг тавьж байгаа та нэг 5 минут ч 10 минут мөрөөд тэгэхээр бос зүйлээ бол аюу сайхан юм хий үр дүн гаргая гэж явбал баг илүү дээр биш үү заяа. Угаасаа амьдрал хайд таны нэг юм жоохон сордив шиг байна. Амар юм чухал үед та зүгээр нэг юм амьдралын сайхны хараас үзэх юм уу эсвэл жоохон хоол идэх ч юм уу те. Эсвэл яг чинь сайхан заасан ч байдаг ч юм уу. Жоохон тийм сатаарах юмнаас та өөрийгөө одоо давж чадвал та харин бүр аюу айтайхан юм бол орчих байх гэж бол гарч иж байгаа юм. Тэгээ бас нэг давуу тал гэвэл ийм байгаа юм. Одоо яаж энэ 7 хоногт ажиллаад ийм тогтвортой одоо хит тийм савлгаагүй юм хийх үедээ танд бас сорил гарч ирнэ. Тэрийг та бол төвтэйхэн хийчих байх. Гол нь нөгөө мэдрэмжээс чинь шалтгаалсан юмнууд орж ирэх учраас аваа нэг юм хийж яагаад гинт хямардаг ч юм уу яадаг гэдэг юм бол болоод тэрнээсээ савлгаадах юм уу тийрх юм уу жоохон юм бол одоо болох магадлал байгаа гэдгийг сайн бодож үзээрэй гэж бол энэ хөтөл төр гарч байна. За одоо харин хайр дурлал хосын харилцаа хувь амьдрал юуны яах вэ энэ 7 хоногт. Ой. Ууги. Дурлагчдын өдөр. Ялч энэ 7 хоног бол та нэлээд гадагшаага төвлөрөлтэй байх юм байна. За гэхдээ энэ 3 өдрийг харахад бол нэг юм төвлөж байна. Энэ өдрийг сонсон хүн та хагас зожиг. За тэгээд олон хүнтэй ингээд байхаар та нүний юм хүний нөө сошиал метр гэдэг чинь одоо тийм олуулаад байхад хурдан яддаг. За тэгээд нэг хүн юу яхахыг хүснэ. Ганцаараа байхыг хүснэ тий. Гэтэл даанч та энэ 7 хоног ер нь их сайн унтаж амардаг ч юм уу. Эсвэл бол бас өөрийгөө жоохон тийм бясалгаж тайвшруулах ч юм уу. Тэгэхгүй бол юу яах вэ? Хосын амьдралээр ч гэсэн тань хүн амтан гарч ирээд ажил үйлдвэрлэж гэсэн хүмүүс ингээд тгийгээд таны нэлээд тийм одоо нийгмийн амьдрал таны жоохон ядраах тийм ганцаараа баймаар санагдах те зүгээр ганцаараа юуж бодгож юм хоосон мөрөөдөд хийсэн юм мөрөөдөө явах нь илүү гоё биш тийм санагдах үйл явдлууд бас болох магадлал бол байгаа шүү. Тийм учраас юу ягаараа өөрийн сэтгэл зүй болон өөрийн одоо чинь дурлал гэдэг хөзөр чинь балансны сүзэр. Тийм учраас аль болох өөрийн сэтгэл зүгээ баланстай яваарай гэж хэлж байгаа юм. За буцаад хосын амьдрал руу ороход та юу явах вэ? Яалч энэ 7 хоногт нэг сонголт хийх байх. Болох уу, болохгүй гэдэг. Зарим хүнийг бол болчихсон дээр зүг шулуухан л. Зарим хүнтэй зүг шууд суудсан л дээр. Сонголтыг бол таавар хийх хэрэгтэй. За баг миний юу ярьж байгааг бол энэ зүйл сонсон хүн таавал ойлгоо явчих байх.
Энэ нэг тийм хүнээс гадна амьдралын үйлслүүдээр бас орж ирнэ. Зарим зүйлсдэр бол зүгээр хийгээд босрон өсөрцөн дээр. Зарим зүйлсдэр бол гүрийгээл байжсэн дээр. Гол нь энийг аль нь яахыг гэдгийг та сонгох хэрэгтэй. За тэгээд цаашаага ингээ харуул юу гэдэг юм за яг хосмос гэхгүйгээр бас илүү тийм гэр бүлч гэдэг юм уу, найз нөхөд гэдэг юм уу те. Одоо гинтийн хүмүүсэнд орж ирээл нэг юм юу гэдэг чтэй. Нэг бол ганцаараа сууж чаддаг ч гэдэг юм уу. Эсвэл одоо хосоороо суучаал амар гоё тийм романтик ч юм эсвэл тийм гоё чийл тайван орчин үүсэж явдаг тийм жаргах цаг садаанууд байдаг та. Хаалга нүдэл дүн гэл. Хэмбэ ингэнгүүт татаарууд байна. Чамайг авахрлаа гэл. Тэгээ шууд хальт хулт ховцолж гарч ирээл тэгээ шууд нэг үйтсэн хаана нэгтэй хүүхдийн зүүж юм уу сансардаг. Тэгээд нэг гадаа нэг гэдэг нэг хатан цус явж идэг. Нүдүүд нь бүрэлцсэн. Тийм юм бос жоохон болох магадлал байгаа шүү. Эсвэл гинтийн ажил болох ч юм уу гэдэг учраас жоохон гинтийн үйл явдал байх бах өөрийгөө жоохон амраа бол сайн шүү гэдэг үзэр энэ дээр гарч иж байгаа юм аа. Тэгээ энэ араа 3 хөзрийн 2 нь одоо таарат хөзрийн одоо мэдрэмж гэсэн хэсэгт байгаа. Сава бол хурдтай мэдрэмж, аяг бол удаан мэдрэмж, 50 мэдрэмж. Тэгээд дурлагдав. Айхтрал лог гэхээсээ энэ л тэр чигтээ мэдрэмжэн дээр тулгуурлаад мэдрэмжээсээ шийдэл аваад мэдрэмжээсээ яах их нь бол явчих болов гэдэг хөзөр энэ дээр гарч иж байна. За юу яа. За энэ 7 хоногт харин одоо бурхан багшд одоо ямар хуу одоо аз завшаа эсвэл юу явуулж байна. Одоо хэдүүлээ харцгаая. За эхнийх 6 сон өөрчлөлт. За юу яа энэ хөзөр сонгосон хүнтэй яалтчгүй амьдрал дээрээ бодит өөрчлөлт хийх хэрэгтэй хүн байгаад байна. Та яг юу мөрөөдөн тэрийг авч чаддаг. Одоо үүдгийн амар гоё ламборджини гэдэг юм эсвэл амарлаг байвар гэдэг юм эсвэл лаг бөхстэй охиж гэдэг юм эсвэл лаг бит залуу байвал болно. Харин яг одоо бол энерги аюу өндөр түвшин байгаа учраас тэр чинь аюу сайхан биелээ явчих юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр амьдрал дээр нэгт аюу сайхан юм бол хүсч болно. Бас баланслнаа тий. Тодорхой цагт бол хүсээд ингэж явж болно. Харин тэрний чинь биелүүлэхэд бол юу байгаа учраас энэ 7 хоног бол ер нь бас тодорхой хэсгийг оройтгох гэж юм уу тийм сайн манифест хийх, залбирал үйлдэх, бурханд залбирахтай хүслээ хэлэх юм бол аюу сайн хийгээрэй. Яг тэгвэл тийш ч юм уу сайхан таны амьдрал чиглүүлэх юмаа гэдэг хөзрийг гарч байгаа юм. Нөгөө талаас ерөнхий журмаараа таны амьдрал ойрын хэдэн 7 хоног бол их тийм тайван байсан шиг байна. Одоо тэр тайван байдаг юм бол тайван тэр үүрэндээ байгаа үйл ч юм уусаас ихсчих юм шиг байна. Харалта завтай тэгээд сард буугаа те одоо сарв жаргаа дар мандах гэж байна. Тэгэхээр найдвартай одоо унталтын тийм тайван эсвэл тийм бүх юм удаашрсан үе бол ер нь л дуусаад айл хурдууртай бүтэл айл тусраас хэл баг явчих болов гэдэг хөзөр энэ дэр гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь нь 9 чулуу яалтчгүй юу яах юм байна таны санхүүгийн энерги одоо ихсэн гэх юм. Нэгдүгээр 9 чулуу 9 зоорс бол аюу тийм суур сайтай хөзөр. Хоёрдугаарт одоо хит амар ялангуяа энэ 7 хоног ч яг шинэ зүйл ингээд төлөвлөөд өсөөлөд яг хийж болно. Гэхдээ эхний ээлжинд урдаа байгаа юмнуудаа дуусах, урдаа байгаа юмудаа одоо яг тийм бат сууртай болох те яг нэг юм сард одоо гэдэг чинь төлөвлөх хийх юмнууд дээрээ сард нэг 3-4 сая төгрөгийн орлоготой болчих ч юм уу те. Тэгж төсөөлж явж байж таны энэ аюу тийм дайжгүй болно. Эхний ээлжинд бол юугаа дуусгаа, яг урдх юмудаа дуусгаа. Тэгээд хажуугаар маш сайхан төлөвлөө. Яагаад гэвэл дуусах үе дараач шууд бэлэн байхаар юма хийж одоо төсөөлж ороо гэж гарч иж байна. За юу болоо гэвэл энэ 7 хоногт таныг удаан хүлээлгэсэн бизнесийн шалтгаанууд эсвэл удаан хүлээлгэсэн хичээл сургалт гэдэг юм уу тийм зүйлсүүд чинь аюул сайхан бүтээд гүнзгий юмс авахтайгаа бурах учраас тэрэн дээр аюул сайн төвлөрч юм хийвэл аюул үр дүнтэй шүү. Тэгээд 7 дуусах юм уу эсвэл дараа 7 ч юм яах гэхэд одоо яг өөрийн шинээр хийхийг хүссэн. Энийг л одоо хийнэ гэсэн удаа хийж төвлөрүүл маш сайн юм гэдэг үзэр хэлж байгаа. Тэгээд бас нэг давуу тал 9 чулуун нэг гоё юм гэвэл энэ одоо урд байгаа хүн байгааз
эн чинь амар тийм суур сайтай боёо хийж чаддаг зүйлээ маш сайн мэддэг одоо хийх зүйлээ маш сайн мэддэг хүн гэхгүй юу. Тийм учраас юу яах вэ? Энэ 7 хоног бол таны нэг тийм зовоохгүй байхаа. Ялангуяа тийм сонин мэдхгүй гинтийн зүйлээр зовоохгүй харин яг гараасаа юмудаа гаргачаал гэдэг юм тамир их оруулах байх гэж бол энд гарч иж байгаа юм аа. За 3 дахь нь 7 аяга. Юу шүү энэ дээр бол арай өөр утга гарч ирэх шүү. Ягаад гэвэл 7 аяга ч одоо энэ хараа юу гооц өмнөх 7 аяга нь бол арай өөр зургтай. Энэ 7 аяга бол тийм одоо тийм нас барсан ч юм уу эсвэл тахилын ширээнгээр нэг тахилын газар дээр те одоо нэг идээ будаа өрцөн байр багш л аваас те. Тэр нь юу гэсэн үг гэхээр юу яана нэгдүгээрт яг өөр дээрээ хосын харилцаж юм эсвэл нийгмийн хөндлөлөөр ямар хөө баймаар байна. Тэр тал дээр аягүй сайн залбирч манифест хийж юм өсгөө болоо бурхан багшаа ингэ хүслээ шивэн. Тэгэхээр чинь нэг аягүй сайн биелнэ. Угаасаа энэний төвш өндөр байгаа учраас илүү тийм хүний ард өндөр байх юм шиг байна. Яг ямар хүнийг өөрийнхөө амьдрал оруулмаар байна. Тэр чинь сайхан ороод ирэх байх гэж бол энд нэг гарч ир байгаа юм аа. За хоёрдугаарт гэвэл юу байна? Яг тэгвэл юу хийх, яах гэдэг зүйл дээр өнгөрсөн дээрээ төвлөрч байгаа юм. Одоо чинь нэг хүний гавл байгааз мэдээж одоо бид чинь хүний гавлыг хараад байдаг шүү дээ. За энэ хүн ингэж өгчээ эсвэл энэ хүн ийм байжээ гэдэг өнгөрснийг хардаг. Тийм учраас та бас энэ 7 хоногт ер нь өнгөрсөн давтагдсан зүйл, өнгөрсөн яасан зүйл юу боллоо, юунаас анхаарах яах вэ гэдгээ харж байвал аюу сайн юм шиг гэдэг үзэр энд гарч байна. За юу яа? Ерөнхийдөө энэ 7 хоног бол их тийм мэдрэмжийн мөрөөдлийн хөд одоо 7 хоног байх бөгөөд энэний хажуугаар бас одоо их химиг амжуулсан цаг цавыг гаргасан байвал бүр сайн 7 хоног бол болно. Тэгээд ажил төрөл тал дээр бол аюул сайхан юм бүтэх боловч нөгөө талаас бас энийгээ сайн төлөвлөж яг эхний юмаа сайн гараас гараарай бити олон хүсчээр гэж байгаа юм. Хосын тал дээр бол танд олон сонголтууд бол гарч ирэх боловч таны бас хүсэл биелхүүлсэн сонголтууд бас гарч ирэх юм а гэдэг үзрээр гарч иж байгаа юм аа. За одоо юу вэ? Сахиусан тэнгэр тэмжээг зөвлөсөн байна. Харцгаая. Ингмээр байна. Танд одоо тийм тав тухгүй байдал яадаг гэдэг юм аюулд болмоор байна. Тийм гүрийж амьдрмааргүй байна. Одоо та энэ үсэг сонгосон хүн аюул их тийм гүрийгээд байна. Өөрийнхөө өвдөлтөд ингэ байх хэрэгтэй тийм амьдрал ийм юм гэдэг. Үгүй ээ. Амьдрал бол гүрэл биш. Амьдрал бол мэдрэмжийн холимог. Яг хав жижиг сажиг гүрийх юм байх ч гэсэн амьдралынхаа турш гүрэн гэдэг юм бол байх ёсгүй. Тийм учраас битгий өөрийгөө тэгж одоо гүрийх юм дээр муу юм битгий ингэж арай өөрийгөө жоохон хайрлж бай. Өөрөө төлөө бас бодчихъя. Яг өөрөө энэ хасрын харилцааг ажил төлөвлөлт өөрөө яг юу хэмээр байна? Яг яаж амьдрмаар байна те? Яг ямар хөө байдалтай байлгана гэдгээ хүс гэдэг хөтөлбөрөнд гарч байгаа юм шүү дээ. За харин одоо таны энэ 7 хоног энэд ямар байх нь харцгаая. 4 сава яалтчгүй нэг юм гоё юу байна. Ер нь юм хүн чинь энэ 7 хоног бол аюу тийм дайжгүй байх байхаа. Ерөнхийдөө сайхан бүтсэн, тэгээд тогтвортой, тулхтай тий. Яадаг гэдэг юм одоо айх аюулгүй энергийн төвшөнд их тийм тогтвортой сайн байх учраас ямар нэг зөрөгтэй шийдвэрүүдийг гаргах, ямар нэг тийм бас өөртөө хүсэл бодвол аюул сайн 7 хоног юм аа гэж бол гарч иж байгаа юм аа. За ингээд одоо 2 дахь өдөр манд дуслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараа, шеэр хийх, субскрайб дараа. Мөн донешн хэл маш их баярлалаа. Мөн одоо гүйлгээний утган дээр тэ юу хийхийг хүсэж ямар зорилготой байв. Юу нэгтэй төмчөнд хичээлээ төлөвлөсөн сайхан манифест хийгээд захирлыг төрөх болоо. Та бүхэндээ хамгийн сайн санагдсан хэрэг. Мөн дашин төсөө та бүхэндээ байнга стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэн одоо надад тар өдөр сайхан үзүүлж болно. Facebook, Instagram сайхан холбогдоорой. Мөн байнга стресстэй төвхтэй ингээд тавьж чадахгүй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлт Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас нь 10 сарын төслийг гаргах хэрэг аягүй сайхан тайвшрал гой болго гаргаж байгаа шүү дээ. Тэр хамгийн сүүлд нэг хэлээ. Амьдрал тогтвортой байгаа үедээ зөрөгтэй шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Тэр бол танд хамгийн чухал заяа. За одоо ингээд 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь хөтзөр маань Савааны Хүлэг Баатар. Амьдрал таны жоох хамраахгүй нэ. За хөзрийг ажиглуул ихтэй гоё зам байна. Саквар маквар гэж биш гэмээр тийм сайхан зам бол байна. За юу яана?
энэ савааны хөзөр маань өөрөө дайчин их тийм адал явдал жоохон туулсан, ачаалалтай тий бас жоохон тийм эрсдэлтэй үйлдэл хэрнээ бас одоо нэлээд тийм хөдөлгөөнтэй бас үр дүнтэй одоо байдаг юм байгаа юм. За тэгээ хүлэг өтер гэхээр бүр сайхан юм хүм дайрчиж бүхнийг сайхан болгоно гэсэн үг. Зоригтой алхам хийх ёстой байна. Жоохон өөртөө амрах цаг их өгөөд хэрэггүй байгаад байна. Одоо аюух тийм адал явдал үр дүнтэй байдал те. Эстлээс үзэл ер нь хийж байж энэ 7 хоног нэлээ бас тийм амжилттай эсвэл хийх хүссэн зүйлсээ хийж одоо өнгөрөөх байх шүү гэдэг үзэл энд гарч ирээд байгаа юм. Савааны хүлэг батар бол юу яадаг? Тэр чигтээ дайчин байдлын тийм гал энергийн бүртээд хүлэг батрыг бүр тийм эсвэл одоо баярлаг шиг л асж байгаа л гэсэн үг. Хурц. Та яг энэ 7 хоногс жоохон тийм байх байхаа гэж бол үзэл буугаад байна. Нэгдүгürt тэгээ бас нэг зүйл гэвэл ийм байдгийг. Одоо ингэ чи ингээ харахаар энерги юу яах байх? Өсөх байх. Юу гэсэн үг вэ гэхээр хүний энерги одоо хүнийг татах чадвар гэх юм уу те арай өндөр байх учраас арай нэг юм сэтгэл татам өөртөө итгэлтэй босдох хүмүүс одоо гоё хөөхөж юм байгаа залуус өөрөө чинь тийм гоё одоо харж наалдсан хандарсан таны наалсан жоохон тэртэл рүү бол жоохон байх заяа. Гэхдээ нөгөө талаас бас өөрийгөө жоохон тайвшруулахгүй бол савааны хүлэг батар гарсан 7 хоног жоохон уур уцаартай эсвэл жоохон нэг юм хурдан баярлсан, хурдан уурлсан, хурдан стресссэн байх гэдэг юм үе байдаг юм шүү. Бусдаар бол нэг тийм амар муу яалаа илээ гэх юм бол гайгүй. Тэгээ хоёр давуу тал хэлэхэд нэгдүгürt савааны хүлэг батар гарч ирсэн 7 хоног бол аюу азтай 7 хоног гэдэг юм. Заазгаар гэж худлаа бол ингэхлийн юм дажгүй боломж гарч ирээл тэгээ тэр шилээ зүтгэхэр гардаг. Эсвэл заазаа энэ хүнтэй чинь худаа бол ингэвэл бас л нэг тийм уулзах боломж гарч ирдэг ч юм уу те. Аз боломжоор уул нэлээд бэлгсэн 7 хоног бол байх. Нөгөө талаас зүүн совингийн бас нэлээд өндөд хөгжөлтэй 7 хоног байх. Ер нь миний ажилласан таар өдөр дундаас яг таар өдрийн 4 элемент дундаас хамгийн тийм зүүн совинтой ойрхон байдаг нь юу байх? Савааны хөзөр байдаг. Тэгэхээр энэ 7 хоног бол таныг бас нэг юм зүүн совинтай одоо та яагаад гэдгийг сайн мэдгүй. Гэхдээ нэг тийм бүтнээ гэж бодоод байдаг. Тэгэл 7 хоногийн дундаж сүүлээр тийм бүтцтэй юм байдаг штэ. Яг тэр зүйл чинь илүү тийм идэвхтэй байх болов гэж үлэнд гарч ирж байгаа юм аа. За одоо хайрнастай ажил төрлийн яах нь харцгаая. 6 аяг. За яг юм хийгээ явнаа. 6 аяг бол одоо юу гэдгийг эдгэрлийн хөзөр. Нэгдүгээр амар их тийм ажил явдал ингээ хийгээд яаж байхын хажуугаар юу яана? Таны сэтгэл санаа эдгэрч, амарч, илаарч, тайвширч болно. Яг гэвэл одоо та юу яадаг? Одоо та яг өөрийгөө яг ямар хуу юм хийж ин те ямар хуу үр дүн амьдрал дээр гаргаа явж ин юу сайн юм гэдгээ та одоо хардаг. Одоо тэрнээс хамаарч та өөрийгөө одоо хардаг гэх юм уу? Үнэхээр ажил төр бүтэхгүй ингэж хэцүү байгаа бол та ингээл за би ер нь ингээл муучлаа би ингээл таагчлаж боддог ч юм уу. Эсвэл нэг ажил төр сайхан бүтэр эхлэхээр та өөрийгөө хоёр хардаг ч юм уу те. Тэгэхээр үнэхээр ажил төр бүтээд бас ийм хийгээд байхаар би ч юмс чаддаг юм байна. Болд юм байна. Дажгүй юм байна гэдэг нэг одоо өөртөө тийм итгэх гоё итгэлийг олж аваад айтайхан юм руу бол одоо орох байх гэдэг бол нэг тэнд гарч ирж байгаа юм. Хоёрдугаарт энерги чинь ингээд идэвхж гинэ гэдэг чинь бол энерги чинь одоо их тийм бохирдсон эсвэл гэмтсэн хэсгэрээ эдгэнэ гэсэн үг. Ерөнхийдөө энэ 7 хоног бол жоохон уур уцаа юм байх ч гэсэн ерөнхий жижиг саж уур уцаа байх ч гэсэн ерөнхий маягаараа бол их тийм эерэг, тайван нэг тийм одоо гоё юмыг амьдралын сайн сайхан мэдэрсэн одоо нэг тийм хаяа нэг ажил төрөл бүтээчээд нэг гадуур ингээд гэрлүү харж алхах сайхан мэддэг штэ. Яг тийм маягтай их сайн одоо байх болов гэж бол ажил төрлийн дээр гарч ирдэг. Нөгөө талаас хуучин бас дорсомжуудаас сэргийх одоо энийг бас ингэж хийжсэн да ингээд ингээ гоё байсан гэдэг тийм юмнууд болох ч гэдэг юм уу. Эсвэл хуучны юмнууд эргэн сайхан сэдрээ те юм хүм сайхан бүтэж эхлэгч байдаг юм уу. Нөгөө талаасаа бас одоо амьдрал тал дээр юугаа анхаарах вэ те одоо хуучны юмнууд сайхан сэргийж эхэлнэ те өмнө нь ямар байсан одоо яг тэрэндээ сайхан орно гэдэг хөзөр энд гарч иж байгаа юм аа.
За харин одоо юу вэ? 3 дахь хөзөр харцгаая. Ой. За хосын амьдрал тал дээр юм байна. Нэг аяг гарсан. Хүмүүстэй шинэ хүнтэй танилцаад шинэ хүмүүстэй юу тийм дайжгүй юм хундаа ороод одоо ер нь амьдралын нэг тийм харьцангуй сөрөөр хардаг байсан бол энэ одоо их тийм эергээр дайжгүй байдлаар тий бас харьцангуй тийм гоёор одоо харах юмуд бол бас байгаа юм байна уу даа гэж бол нэг тийм гарч байгаа юм аа. Шинэ аяг одоо нэг аяг гэдэг бол одоо мэдрэмжүүд шинэ өдөр эхэлж гэсэн үг. Тэгэхээр одоо хосын харилцаа, хувийн амьдрал гэдэг хэсэгтээ таны хувьд бол одоо нэгэн шинэ амьдралын хуудас гарч ирж байна. Энэ 7 хоногт бол одоо хүмүүстэй одоо танилцах магадлал байгаа. Одоо заримтай нь хосын харилцаанд орох, эсвэл заримтай нь сайхан найзч, удаан сайхан найз нөхөрлөх те. Одоо эсвэл ингээд хуучин харьцаа болсон хүнтэйгээ харьц дахин харьц эхлэх гэдэг юм уу. Ямар ч үсэн амьдралын тал дээр бол шинэ мэдрэмжийн юмнуудыг бол нэлээд сайн өгөх байх гэдэг үзэлтэй гарч иж байгаа юм. Бас нэг зүйл. Аягны хөзөр бол бас одоо зүүн сувтай ойрхон байдаг хөзөр. Ялангуяа нэг аяг гэдэг бол одоо бурхнаас өгч таны шинэ гоёмыг хүчин гэсэн үг. Тэгэхээр одоо хүнийг таних тал дээр энэ хүнтэй хэр удаан байх вэ яах вэ тал дээр зүүн сув чинь нэлээ өндөр бас эмийг таньж мэддэг. За энэ бол ийм юм байна. Тэр бол тийм юм байна те. Энтэй би бол ингэж болох юм байна. Энтэй би бол ингэж болохгүй мэн гэдгээ бол одоо сайн мэдээд зүүн сувгаараа яалтчгүй нэг тийм одоо юу гэдэг чтэй. Одоо харваас нэг юм энэ хулгайчаач юм уу те. Эсвэл харваас нэг залтай гэдэг нэг эхлэх чтэй. Яг тэр зүүн сумж нэлээд сайн өндөр өсөө та тэрнийхээ дагаа бас хүмүүс сайхан харилцаад явах байхаа гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм шүү. Тийм учраас юу яагаад одоо юу гэдгийг ерөн зүүн сумдаа бол итгэхэд бол нэг буруудах юм бол байхгүй. Яг нь ганц хоёр шалгах юм бол бас байж болно шүү дээ. Тэгэхээр нэг тийм дажгүй юмуд бол болчих байх гэж бол гарч ирээд байгаа юм. Тэгэд нэг юм байгаа юм. Хувийн харилцаа, хосын харилцаа яг дүүрч заяа. Яг энэ үсээ сонгосон хүн та энэ 7 хоног яг юу хийж үзмээр байна те? Халуунаатай хоолойдгүй, эсвэл нэг морь оноор санагдчих, эсвэл одоо паркт тоглохыг хүссэн ч юу те? Яг юу хиймээр байна? Тэрнийг хийж дотоод хүүхд аягүй сайн баярлуулаарай. Аягүй их тийм гүрэж явдаг төрлийн хүн бас байх магадлал бол байна шүү гэдэг хөзөр энэ дээр гарч иж байна. Битгий их амьдрал дээрээ санаа зов, амьдралын хаяа бас сайн сайн мэдрэх нь өөр аюу тийм сайн зүйл шүү гэдгийг ойлгож аваарай заяа. За одоо харин юу яана? Гаргалгааны нарийн сүсэр юу гарч ирсэн байна? Одоо ихээр харцгаая. Болж штэ 10 аяг газ жаргал. За эсвэл цэвэр аж аргалын үзэр одоо 9 аяг бол зүгээр нь хүсэл биелнэ бие. 10 аяг бол яг цэвэр одоо амьдралын сайн сайхантай аз жаргалтай байна. Зүгээр ганц сайн сайхан биш. Одоо халуун ам бүлээрээ эргэн тойрныхоо тийм юу санаа зовхгүй одоо аз жаргалтай байх гэж байна гэдэг хөзөр энэ дэр гарч байгаа юм. За одоо энэ харалт 12-ыг бүр ингээд аз жаргалын ус ингээд оргилж ш баг аяар хагарлаа ш гэдэг шиг. Тийм учраас энэ 7 хоног бол одоо их тийм гоё боломж ихтэй сайн сайхан юм бүрдсэн аюу тийм дайжгүй 7 хоног бол байна. За нэг тийм юм хүн дээр бол би нэг тийм санаа зовхгүй байна. Харин хоёрдугаарт яг эднийг гол нь хинтээ зүг жаргах бай, хинтээ зүг амьдралаа сайхан бас явахыг дайсан бодож үзээрэй гэж үлийн өдөр дээр гарч байгаа юм. За юу. Бас нэг зүйл гэвэл аз жаргал гэдэг үг таны хувьд яг ямар хөө зүйл байна. Тайван байдал аз жаргал хоёр өөр шүү. Тайван байдал бол одоо юу гэдгийг бүр нэг золон борлонгүй үйдэл цааны хүн жоохон явах гэдэг тайван авах байдаг. Аз жаргал бол тэмцэнслээсээс тийм баярлалаа аз жаргалын мэдрээ те гоё байна гэдэг айх айцг байх хэлдэг шүү. Яг тийм үед ямар хөө байна гэдэг та нар сайн бодож үзвэл сайн байна. За юу. За хоёр дахь өдөр ажил. За яалтчгүй усан туссан сарны тусгал буюу одоо юу вэ? Од өдөр байна. Сар өдөр байна. Яалтчгүй зарим зүйлсэл энергийн түвшиндээ бол бас яг юу яах байхаа ийшээ явна те энэн дээр юмаа ингэнэ гэдэг хөзөр байгаа юм. Найдварын хөзөр гэдэг бол нэгснээр боломжийн хөзөр.
Бурхан багш бол одоо таныг яг танд найдвар өгөөд за одоо энэ найдварыг яаж ашиглах нь одоо яаж боломжийг ашиглах нь гэдэг харъя гэд. Тэгээ хараад сайн байвал дахиад тийм сайн бэлэг өөрөөс юм бол одоо таныг оруулна. Битгий юмд одоо гэдгийг сөргөөр бод битгий юмыг бүтгүүж бод бүтэн харин тэр тусмаа бүр амар сайн бүтгэр үзвэл таны бүр зөндөө байгаа мэн. Тэр талтай л аюу сайхан тийм төвлөрөө явахд бол бусд нь аюу тийм дажгүй юм бол орчих байх цаа. Нэг тийм санаа зовх юм бол даваагүй. Харин юм хүн бодсоос жоохон удаж бүтчих бол магадгүй. Гэхдээ энэ бол зөвхөн хог төлөв шин шалгачлаа гэсэн үг. Ер нь тэгэл бид нар амьдралынхаа төсөл шалгуулаа нэг тийм сургууль төгсөн хэрэг байна уу? Ер нь байнгын л хичээл юм сурна, байнгын л одоо юу яа шалгалтанд амьдралын шалгалт сорилтонд орно тэгээд мэдхгүй. За харин хосын тал дээр юу яах вэ? Энэ нь ингэж байна. Шинэ юм орж ирнэ гэдэг чинь нэгсэндээ суучнаа хөөрөө гэсэн үг. Магадгүй өнөөдөр сонгосон ундаа жоохон тийм тооксик харилцаатай хүмүүстэй эсвэл тооксик юмтай тийм хоёрын орон яах гэдэг хүмүүс байгаа бол баг тэрнээсээ таврын л болчих واخа. Нэг өдөр гинц ширээ зохиж орж ирэл болсон тийм нэг би шийдсэн дэлгэртэй суудаг төлөв. Юу лээ? Тэр шиг нэг тийм одоо чимээтэй сууж төлөв нэг тэр шиг юм болол явах байх заяа. Битгий өөртөө харамс. Та амьдрал дээр шийдвэрийн алхам хийх чинь зөв юм аа шийдвэрийн алхам хийж явж байгаа юм. Битгий өөрийгөө буруутгах яана би буруу хийчихв би одоо ингэж яаж гэж битгий юм бод бүх юм хувь төлөвлөгийнхаа замаар бас хорилоор явж байгаа гэдгийг аягүй сайн ойлго гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа шүү заяа. Бүх юм зөв замаараа явж байгаа. За ерөнхийдөө бол юу вэ? Одоо энэ 7 хоног бол их таны завгүй байлгах байх. Их олон зүйл боломж гарч ирээд их олон зүйлийг амжуулах байх. Тэгжээс та юу тийм ажирлын сайн сайхныг бол олж харна. Ажил төрөл тал дээр бол энэ хийж байгаа үр дүн шин таны сайхан энерги идэгээ явах бөгөөд энэ идэгрэл аягүй сайхан удаан үргэлжлэнэ. Хосын болон хувийн амьдрал тал дээр жоохон савлгаатай болох ч гэсэн аягүй шинэ гоё юм орж ирэх юм байна гэж бол гарч байгаа юм аа. За харин одоо юу яана? Сахиусан хэрэг танд юу зүйлсэн бэ? Одоо харцгаая. Одоо элбэг байдал бол миний төрхөөс одоо яасан ирэх юм би энийг одоо авмаар байна гэдэг. Та ер нь тийм муу амлж болов төрлийн хүн байна. Ер нь л юм хүмүүс амьдын сайн амлж юм хүн гоё байна те болж бүтэн ингээ сайн сайхан байгаа яа гэдэг гэл одоо амар эерэг байх юм. Тэгжээж эерэг юм дурд юм байна. Мэдээж амьдрал болсон жоохон бас сөрөг юм бодох яа хийх юм бол гарч ирнэ. Та тийм зүйлсийг бол аль болох бодохгүйгээр би эерэг юм руугаа төвлөрөөрэй. Би эерэг юм руугаа ормоор гэдэг тийм дайрч явж иж таны амьдрал аюу тийм дайжгүй сайн сайхан тал руугаа бол орох юм байна те гэж бол энэ дээр гарч иж байгаа юм аа. За таны энерги хэрнээ ямар байх нь харцгаая. Dominion одоо доминант илүүрхсэн юм аархсан их тийм дайчин буюу тийм гал энергитэй байгаа учраас ер нь та юм ичүү тийм өөрөөхөө дарайл үгүй би ингэ байна гэдэг бүх хүмүүс одоо цөөхөл мөрөн гэсэн чинь үгүй би одоо гурлын шүтлэлмээр байна гэж дайрах юм уу те яг өөрийнхөө явах ёстой шүү. Тэгвэл энэ үс сонсон та удаан хүнийг гоё байвал за одоо тэгээд цөөхөл байц хийгэж юм эсвэл одоо юу гэх юм баяжтай цайн дээр те одоо тийм өөр юм хийдэг юм уу нэг тийм заваарсан нэг хүлэмжшүүлсэн одоо үгүй өөрийнхөө л явах эрхт мэдл чинь бүгд өөр чинь байгаа шүү заяа. За ингээд 3 өдөр манд дууслаа. Хөдөлгөөн хэрэгтэн таалагдсан бол лайк дараа шеэр хийх subscribe дараа мэдэн шиг маш их баярлалаа. Мөн одоо тэг гүйлгэний утган дээр юу хийх хүсэж байгаа зорилготой байна. Юу нэлээд төвчл гэдэг чи явах тэрчлээс ахын манифест хийгээ залбирлал дээр илэрх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сэсгэн үсгэр мөн дашин турлуу та бүхэн байнга эсэстэй төвхтэй ингээд тавьчих өгцөө бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас нь 10 сарын төлөвлөгийг гаргаж аюу сайхан тавьшаад гой бол гараад ирэх юм байна. Өмнө одоо таар үзэл үзүүлмээр байгаа бол та бүхэн Facebook-ын Instagram-аар сайхан холбогдоод хүмүүс сайхан асууж болох юм байна шүү. За тэгээд хамгийн сүүлд нь би нэг юм хэлье. Хайруудаа, найзуудаа өөрийнхөө хайрал, өөрийнхөө жоох амьдрал. Алим болгон бусдыг харж зинх юм өстэй. За одоо ингээд энэ өдөр манд 3 өдөр манд болслаа. Тэгээд та бүхэндээ дараач өсөх зүйлэлтэй уулзъя.